За манифестийн талаар ярилцсан хэдүүлээ. Сүүлийн үед манифестийн талаар хүн болгон ярьдаг болсон тий. Ер нь бол өөрийнхөө хэмжээнд манифестийг ер нь бол хийдэг болсон гэж би ойлгож байгаа. За манифест гэж яг юу юм бэ гэхээр одоо нүдэнд харагдахгүй тий гарт баригдахгүй зүйлийг одоо бодит болгох одоо ямар нэгэн байгалийн хүчээр ч юм уу тий өөрийн дотоод хүчээр ч юм уу бодит болгох үйл явцыг манифест гэдэг юм байна. За тэгэхээр манифестийг бид нар яагаад хийх ёстой гэдэг вэ? Манифестийг ер нь бол хийх нь зөв үү? Манифест биелдэг үү гэд асуултад байдаг те. Ер нь бол эхний ойлгож байгаа хүмүүст. За тэгэхээр манифестийг хийх нь зөв үү? Манифест үнэхээр биелдэг ээ. Ямар ч хүсэл байсан манифест хүслээд биелэх боломжтой байдаг. За одоо энергийн 900 ирсэн байгаа тий. Энергийн шилжилтүүд ирсэн. Хүн болгон мэдрэмжтэй болцсон. Хүн болгон одоо энерги мэдрэмж хүн болгонд одоо өөр өөр ингэсэн хэмжээгээр байдаг. Одоо нэг хүнтэй уулзлаа гэхэд тий тухайн хүнийхээ энергийг мэдэрч чаддаг болсон бид нар. За тэгэхээр манифестийг ер нь бол энергийн дагуу тий одоо энерги хэдийдээ хууль гэж байдаг ертөнцид таталцлын хууль гэж байна. Эд баялагын элбэг дэлбэг хангалууны хууль гэж байна тий. За тэрний дагуу манифестийг хийх юм бол хамгийн үр дүнтэй байдаг. Яаж манифестийг хийж хурдан биелүүлэх вэ? Манифестийг ямар процессор хурдан биелдэг вэ гэх юм бол тухайн хүн өөртөө маш одоо нөгөө итгэлтэй байх хэрэгтэй хамгийн түрүүнд. Өөрийнхөө итгэлийг хуучин магадгүй тий. За би одоо их мөнгө олж чадвар надад байхгүй ч гэдэм үү тий. Их мөнгө олох нь хэцүү байдаг. Одоо их хэмжээний мөнгө зөвхөн одоо баян хүмүүст л зориулагдсан гэдэг ч юм уу. Эсвэл өөр хийвжил их хэмжээний мөнгө олдог тий. Эсвэл одоо юу гэдэг юм ус дүр тий. Одоо тиймэрхүү байдлаар одоо их хэмжээний мөнгөтэй болох боломжтой ч. Тиймэрхүү буруу итгэл үнэмшлүүд хүмүүс хүн болгон байдаг. Одоо зарим нь бол үгүй надад тийм итгэл үнэмшил байхгүй гэсэн мөртлөө өөрийн мэдлгүй далд тухамсарт нь суудсан байдаг. За тэгэхээр хамгийн түрүүнд манифестийг одоо гарамгай ч юм уу тий маш амжилттай биелүүлдэг хүн болохын тулд өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрчлөх нэ хамгийн түрүүнд. За итгэл үнэмшлээ эргээр сольж өөрчлөнө тий бага наснаас авсан трама одоо нийгмийн байдлаас авсан трама тий эцэг их бидрийг одоо багаас хүмүүжүүлж өсгсөн хүмүүсийн одоо хэлдэг ярьдаг байсан. Тэр бүх зүйл худлаа байдаг. Яагаад гэхээр бидний аав ээж ч гэсэн одоо ямар нэгэнд одоо өсч тий торинсон ямар нийгмээс одоо юу сурж тий за дандаа буруу итгэл үнэмштэй болж өссөн байдаг. За тэрийг өөр хүүхдүүдэд сургааж тий өсгөх явцдаа буруу итгэл үнэмшлийг одоо бид нар суулгасан байдаг. За бүгд бол биш шүү магадгүй тий зарим эцэгчүүд тий зөв итгэл үнэмшлийг суулгасан ер нь бол байдаг. За ихэнх нь гэхдээ буруу итгэл үнэмштэй явж байгаа. За тэгэхээр тэр итгэл үнэмшлээ одоо өөрийнхөө дотроос нээж тий би яг өдөрт юунд итгэж авсан бэ? Мөнгө гэж яг юу юм бэ? Одоо мөнгөний тухай та юу гэж боддог вэ? Тэрийг ихлэ тодорхойлно. Мөнгө, амжилт, одоо хайр сэтгэл тий одоо нөхөр, найз хүн, найз банд юу гэдгийг тэр болгоныг та юу гэж боддог вэ? Ихлэ тодорхойлно. Өөрийнхөө бодлыг одоо цаасан дээр тэмдэглэж гаргана гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэрийгээ би ийм бодолтой юм байна гэдээ анзаарч мэднэ. За мэдснийхээ дараа та үнэхээр буруу итгэл үнэмштэй байсан гэдгийг ойлгож авдаг. За тэр буруу итгэл үнэмшлээ одоо эргээр сольж бид нар одоо тийм мөнгө бол одоо баяр баясгалан тийм мөнгө бол одоо хайр мөнгө бол сайхан зүйл мөнгийг би хүндэлдэг тийм мөнгө надад хайртай би мөнгөнд хайртай би мөнгийг маш их хүндэтгдэг тийм мөнгө бол надад амархан ирдэг одоо мөнгө бол яг одоо агаар амьсгалах мэдл надад ер нь бол хурдан ирдэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү итгэл үнэмшлийг одоо дараагаар нь суулгах нэ өөртөө. За тэр итгэл үнэмшээ суугаад ирэхээр үнэхээр хүний итгэж үнэмшдэг зүйл ингээд солигдоод ирэхээр одоо өөрийн ирэхгүй өслүүдээ өөртөө соронц мэд татаж эхэлдэг. За тэгэхээр хүсэл одоо таталцлын хууль гэж штэ тийм таталцлын хууль одоо ингэж ажилтдаг юм байна. За бид нар ямар нэгэн зүйлийг хүсээд араас нь ингээд явах тусам тэр зүйл ингээд бидраас ингээд цухтаж холдож идэг. За энэ бол таталцлын хууль. За эсвэргээрээ бид нар одоо нэг энгийн одоо ойлгомжтой жишээ авахад одоо нэг залууд юм уу нэг бүсгүүд ингээд хайртай байла тийм. За ингээд араас нь ингээд маш их ингээд гүүгээд тий араас нь хайртай дуртай гэж гүүх тусам нөгөө хүн маань ингээд зүгтдаг штэ тий. За эсвэргээрээ ингээд тоохоо болоод ингээд анхаарлаа хандуулахаа болоод нэг жоох ингээд орхичоор нөгөө эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу эсрэг одоо нөгөө эргээгээд үгүүлдэг тий. За энэ нөгөө над руу ингээд гүүгээд сүм чи яач ваа тий. Одоо өөрөө ихлээд нөгөө хүн рүү хандж эхэлдэг ч юм уу. За энэ болохоор таталцлын хууль. За би нэг айгу энгийн биднэрт болдог процессор жишээ авчлаа шүү тийм маш хөвчлөөж юм шүү тийм.
За тэгэхээр мөнгө бас яг таталцлын хуулийн дагуу ингэж үйлчлэгээ. Бид нар мөнгөний хойноос хэтэрхий их одоо гүгээд тий мөнгө гэж хэтэрхий их улаарах тусам мөнгө биднээс улам холдож байдаг. Энэ бол яг таталцлын хуулийн дагуу учраас энэ бол за магадгүй 1000% тий 100000 одоо хэдэн хувь байдгийн үнэн зүйл шүү. Тэгэхээр бид нар хэд их мөнгөний төлөө улаарч болохгүй байх нь эсрэгээр яаж таталцлын хуулийн дагуу өөрлөгөө татлах вэ гэхлээр одоо зүгээр итгэх нэмэн мөнгө над руу ирдэг, мөнгө над руу амархан урсдаг тий. За мөнгөний энерги чи өөрөө усны энергитэй ижил хөвшин байдаг. За усыг бид ингээд гарандаа атгаад барьж болдгоотой адилхан. За мөнгийг хитрхээ ингэж тий бариад хордог ч юм уу тий. Тэгэж одоо урсгалтанд оруулах хэрэгтэй юм байна л да мөнгийг. Ус хүртэл одоо ингээд урсгалтай байдаг тий. Тэрнтэй адилхан мөнгө бас өөр гэсэн урсгалтай байдаг байна. Тэгэхээр бид нэр мөнгийг хит их одоо нэг газар ингээд түгжээд тий урсгалтанд оруулахгүй байх тусам бидэрт ирэх мөнгөний хэмжээ улам бага байна л гэж ойлгоорой заа. За тийм болохоор бид нар итгэлээ нэмэх нь вэ. Мөнгө надад ирдэг гэж би бол сорнц те өөрөө өөрийнхөө хамгийн түрүүнд итгэлээ нэмэх нь вэ. За итгэлээ нэмхийн тулд бидний дотор маш их бас өөрчлөгдөх одоо процессыг байдаг. Тэр нь юу вэ гэхээр бидний бага наснаас авсан траума тий одоо сэтгэлийн шархууд байдаг. Одоо хүнд тийм зүйлүүд бидний сэтгэл дотор ингээд бугулчсан байж байдаг. За ийм буглаас чинь мөнгөний блок болж үүсгэе. Тэгэхээр биднэрт итгэлээ өөрчлөхийн тулд өөрийгөө эхлээд өөрчлөөд тий багаар ингэж шат дараатагаар өөрийнхөө сэтгэл дотрыг эмчилж эхлээд тий эрүүл саруу сайхан эрэг сэтгэл зүйтэй болсноор бид мөнгийг сорнж мэд татах боломжтой. За тэгэхээр би яг энэ зүйлийн дагуу одоо өөрийн гэсэн хаалцтай групп тий эхний одоо 20 хүнээ авахар одоо шийдсэн байгаа. 5 сарын 16-наас маш гоё сайн өдөр тохиолдож байгаа. Тэгэхээр та бүхэндээ би шат дараатагаар энэ бүхнийг ойлгуулахын тулд маш ойлгомжтой тэгээд гоё хөгжилтэй ч юм уу тий энгийнээр бүх зүйлээ ингээд одоо их хэлээрээ тий бэлтчихсэн байгаа. Тэгэхээр та бүхэн миний хаалцтай группт орохын тулд тий над руу DM бичээрэй, чатаар холбогдоорой тий хаалцтай группт орсноор за эхний ягаад 20 хүн гэж байгаа вэ гэхээр одоо 20 хүнд би одоо ингээд яг тулж ажиллаад тий тухайн хүмүүстэй ингээд нэг үгүй сайхан ярилцаад тий хэлцээд бүх асуудлуудаа ингэ шийдэхэд бол би 20 хүн авъя гэж шийдсэн байгаа. Яагаад тэгэхээр хэд олон хүн болчих юм бол одоо хүрэлцээ маш бага байдаг. Хүн болгоо одоо нөгөө энерги солилцсон шүү дээ тий бид нар чинь. Тэгэхээр хувь хүнд хүрэх энергийн хэмжээ нь багасж байгаа учраас би 20 хүн гэж шийдсэн байгаа шүү. Тэгэхээр яаралтай ороод ирээрээ 5 сарын 16-наас эхлэх гэж байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд амжилт хүсье бүгдээрээ соронц болохын төлөө одоо хүссэн хүсэл болгоноо өөртөө авахын төлөө одоо хаалцтай групп минь орж ирээрэй гэж хүсье. За баярлалаа баяртай.